технээсээ ил болоод ирж байна л да. Энэ бол бас өөрөө засгийн газраас зарласан 100 хоногийн хүрээнд хийж иржүүлэх ажлуудын нэг болж ингэж эрчимтэйгээр энэ ажлыг бол хийж гүйцэтгэсэн гэдэг Цөмийн энергийн газрын дарга тэгшвэр хэлж байлаа л дээ. За түүнээс гадна олон улсын атомын энерги агентлагтай эдний агентлаг бол нэлээд хамтарч ажилладаг. Тэгээ олон улсын атомын энерги агентлагтай хамтраад бас Монгол малыг эрүүлжүүлэх, өөрөөр хэлбэл тэр малын эмнэлгийн тоног төхөөрөмжнүүдийг Цөмийн технологид суурилсан тэр одоо техник технологиудаар тоноглох ийм ажлууд бол бас эрчимтэй хийгдэж эхэлж байна гэсэн ийм мэдээллийг өгч байна тийм. Хит хитэн асуудлыг бол бүрэн шийдсэн. За нэгдүгürt бол энэ ураны компаниудад учирч байгаа саад бэрхшээлийг арилгах гэж байгаа л да. Энийг хэлж ийн гэхээр зэрэг техник эдийн засгийн үндэслэлийг нь одоо хилцэл явц удаашрч ирсэн. Энийг одоо эрчимжүүлж одоо уулуур хаам дээр батлуулах ажлыг зохион байгуулсан. Энэ бас чухал зүйл болсон. Одоо бол ерөөсөө энэ эхлэхэд биелэн аюулгүй зөвлөлөөс одоо шийдвэр гарах юм бол тийм ээ. За хоёр дахь нэг бидний хийсэн гол зүйл бол энэ 100 хоногийн хүрээнд олон улсын атомын энерги гэдэгтэй хамтраад малын эрүүл мэнд тийм ээ онцлогоо эмчилгээ сайжруулах энэ төслийг олон улсын атомын энерги агентлаг мал эмнэлгийн хүрээлэн улсын малын эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори манай лаборатори хамтраад малын эрүүл мэндийн одоо сайжруулах онцлогоог сайжруулах тэгээд энэ цогц төслийг хэрэгжүүлэх шийдвэрээ гаргаад энэ ажил эхэлж байна. Ингэж одоо энэ шийдвэр гараад энэ төсөл батлагдсан. Ингэснээрээ бол бид бол бүс нутглууга дэлхий рүү малын махыг экспортлох энэ чадамжинд эдийн засгийн чадамжинд энэ бол зөвхөн одоо Цөмийн энергийн газрын ажил биш. Энэ бол бүх малчтад хамааралтай энэ ажлыг одоо төслийг одоо батлуулсан. Олон улсын атомын энергийг батлуулж хамтарч хэрэгжүүлэхэд болсон. Энэ маш чухал зүйл болж байна.